Тэгээс өөр арга болсон. Их олон намууд одоо ирсэн Монголд 24 нам байна. Нэлээд хэд нэрж уулзсан. Тэгээд бид нар тусгаар тогтнолын нэгдлийн намыг сонгож энэ намын суурин дээр улс төрийн шинэ хүчний зохион байгуулалтыг цаашнаар хийх ёстой гэдэг ийм улс төрийн шийдэл түрээд би намын дараагаар томилогдоод одоо 8 дахь өдөр өнөөдөр их хурлаа хийж. Намын ихтлээс одоо таны хамгийн анхаарсан манангийн дэглэмийг халнаа гэж одоо хоол эргүүн зөвлөлийн зорилт юм шиг байна. Энэ талаараа та бас тодорхой хэлж байна. Ер нь бол бүгдээрээ мэдж байгаа. Өнгөрсөн 26 жил бол монголчуудыг задралд хүргэсэн, эвдүүлэн буснуулсан, бүх төвшөнд ард түмэн намаар хуваагдсан, гэр бүл дотор хүртэл энэ хуваагдал гэр бүлийн гэсэн нэг жиг хүрээнд хүртэл хүрсэн ийм одоо эмгэнэлт задарсан ийм нийгэм байлаа л да. Тэгээ энэний гол одоо шалтгаан нь бол манан байсан гэж ингэж хэлж болно. Тэгээ бид бол одоо Монголыг эвлэрүүлэх, нэгдүүлэх, тэгвэл энэ тамганы нэгдэл биш, зөв хүмүүсийн нэгдэл байж ингэж монголчуудыг эвлэрүүлэх ёстой гэж ингэж үзэж байгаа. Сонгуульд орно. Одоогор тийм хүн алга байна. Гэхдээ би тийм хүмүүсийг ирж нэгдээсээ хамтраасаа гэж хүсэж байна. Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд зөв хүмүүс дэндүү цөөхөн байлаа. Тийм учраас олон буруу шийдвэрүүдээр олон Монголын төлөө шийдвэрүүдээр бид нар санал дутаж, цөөдөж ингэж нөгөө тийшээ эргэжээлээ л да. Тэгээд би миний одоо өнгөрсөн хугацаанд хамтран зүтгэж байсан нөхөд энэ нийгэм болохгүй байгааг, энэ дэглэмийг ойлгосон бүх хүмүүс нэг талдаа гарч эвлэрч нэгдэх юм цаг болсон гэж бодож байна. Гэхдээ энэ тамганы нэгдэл биш, дахиад хэлээ, намуудын нэгдэл биш, зөв хүмүүсийн нэгдэл, зөв хүмүүсийн эвсэл байгаасаа гэж хүсэж байна. Намын жагсаалтаар одоо ярилцж штэ тийм ээ, намын жагсаалт авах уугүй юу гэдэг ярилцж байна. Хэрвээ намын жагсаалтаар улсын хурал цуглаа олж авах боломж гарахгүй бол ханаа нам хэр одоо сонгуульд одоо их хурал цуглах боломж байгаа гэж байна. За би тэрийг тавруулж мэдэхгүй байна. Энэ бол Монголын ард түмний сонголт мэдэх хэрэг. Хэрвээ санаж байгаа бол ер нь өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд иргэний сэтгүүлч байхаасаа эхлээд иргэний хөдөлгөөний тэмцэл улсын хуралд байхдаа хүртэл 10 гаруй жилийг ерөөсөө энэ нийгэм болохоо байсан. Үндсэн хуулийг өөрчилж, системийг бүхлээр нь өөрчлөхгүй бол болохоо боллоо гэж тэр тусмаа одоо манан гэдэг юм хэллэгийг эхлүүлж бий болгож энийг зарлж болохгүйг нь хэлж ярьж исэн хүний хувьд өнөөдөр за манан биш бол хийм бэ гэдэг олон түмний асуултанд би хариулттай байх ёстой гэж бодож байна. Энэ бол улс төрчийн хувьд хариуцлага. Тийм учраас би манангаас өөр сонголтыг олон түмэнтэй бол гаргаж өгөх ёстой гэж бодож байгаа. Тэгээд сонгох хэсэг бол ард түмний хэрэг мэдэх хэрэг учраас би үүнээс цааш бол хэлж мэдэхгүй. Нэр бүх ямар улс төрчдгийг өөрөөр намд болж байгаа вэ? Би заавал одоо нэг их нэр автар таарсан ч гэхгүй. Ер нь бол Монголын төлөө зөв сэтгэлтэй байгаа хүн бүхэн тендер аваад баяжчи, хурлын гишүүн болоод тий баяжчи, цатгалтчи гэж бодохгүй байгаа. Тэг үнэхээр энэ улс орны төлөө өөрийгөө зориулж чадах, эрсдэл хийж чадах, өөрийгөө үрж чадах тийм л хүмүүс байвал одоо нэгдээсээ тийм л хүмүүс гүүр нь болох юмсан л гэж бодож байна. Улсын хурлын гишүүн Монголд энэ намын ард байгаа. Гэхдээ би батлаг гишүүнийг үнэхээр одоо энэ гадуур яригадаад байгаа шиг орж ирдэг юм гэмэж нь бас үнэхээр тэгээсэй гэж хүсэж байна. Сайхан самбууч гэсэн байгаа гэж яриад байгаа юм. Үнэхээр тийм зөв хүмүүс байвал өмнө нь бас энэ баримталж байгаа байр суурьуд нь Монголын төлөө байсан, олон түмний дэмжлэгийг авсан, олон түмэн шалгуураараа шалгаа зөв гэж бодож байгаа тэр хүн бүхэн Баттулганч бай, Сайхан самбуунч бай, одоо тий Батэрдэнч бай, хэн ч байсан хамаагүй хурч ирээсэй. Бид нэр тэр хүмүүсийг одоо алгаад тусан баярлж өгч авах болно л гэж хэлээ. Редакч гишүүдээ санал хөрвүүлсэн. Би дагч ямарчс урилга хөргүүлсэн. Гэхдээ бид бид тэр хоёроо ямар сонголт хийж байгааг одоохондоо мэдэхгүй байна. Ямар ч сонголт хийсэн байлаа гэсэн бид фронтын нэг шуумд л байх болно гэж бодож байна. Одоо том хэдэн гишүүд байгаа? Би бол зүгээр гишүүдийн тоо бүртгэлээр бол 1000 гарсан явж байна. Гэхдээ гишүүдийн тоогоор эсвэл одоо мөнгөөр, бүтцээр энэ намуудтай уралдахгүй. Ийм уралдаанд бол уралдах өөр одоо оролцогч бол байхгүй болсон Монголд. Тийм учраас бид нар мөнгөөр биш, бүтцээр биш, гишүүдийн тоогоор биш, бодлогоор, эв нэгдлэр өөр зүйлээр уралдаж өөр сонголтыг Монголын ард түмэндээ санал болгоно л гэж бодож байна. Ерөнхийдөө бид нар эхлээд улс төрийн зөв бүтцийн энэ бүхнийг өөрчлөх. Миний саяны яриад байгаа
Энэ одоо 26 жилийн мананд дэглэм монголчуудын задрал хагаралыг бий болгосон энэ суурийг эхлээд устгах ёстой. Энэ бол хамгийн чухал нь. Энэ суур зөв болсон цагтаа энэ дээр зөв ургамал ургана. Энэ цаашаа хөгжил дэвшлийн зөв суур болох юм аа. Тэгэхээр ийм л юмны төлөө зорж байгаа. Мөрийн хөтөлбөрийг бол бид нар бас энэ лүү бас чиглүүлж байгаа. Дараагийн мэдээ хүргэе.